За сайн байцгаана уу? Японы 5 төвшний 5 дугаар хичээлээ үздэгээе. За дараашиг хөтөба. Икимас явна, кимас ирнэ, кайримас гэртээ харна, гакко сургууль, супа супермаркет, эки метроны буудал, хикоки онгоц, фүнэ усан онгоц, дэнша галт тэрэг, чикатэцу метро. За чикатэцу гэх газар дөөр явдаг энэ метро дээгүүр явдаг галт тэргийн дэнша гэх нэртэй. Шинкансен хурдны галт тэрэг, бас автобус, такси. За жидэнша өндөг дөгөө аруйте явгнаар алхаад явахыг хэлж байна. За хито хүн, томодачи найз, каре тэр, каножо тэр гэж байна. За энэ хүний заах төлөөний үг байна те. Тэр хүн одоо тэр гэдэг юм бол эрэгтэй хүнийг тэр, каре эмэгтэй хүнийг каножо гэх юм те. За тийм бас найз охин найз залуу гэж хэлж болдог те. Найз охиныг каножо гэдэг найз залуу каре шиг хэлж болдог. За казоку гэр бүл, хиториде ганцаараа, сеншу өнгөрсөн 7 хоног, коншу энэ 7 хоног, райшу эх 7 хоног. За шүү гэдэг маань 7 хоног тийм. За сен гэхээр өнгөрсөн, кон гэхээр энэ, рай гэхээр ирээдүй байх нь тийм. За сенгицу өнгөрсөн сар, конгицу энэ сар, райицу эх сар хана тийм. За тэгээ энэ ханзнуудаа сайн тогтоогоод авчих хэрэгтэй. 7 хоног болон сар. За тэгээд нөгөө өнгөрсөн одоо ирэх гэдэг энэ ханснуудаа тогтоод авчвал зүгээр. За тэгээ кёнэн өнгөрсөн жил, кёнэн өнгөрсөн жил, котоши энэ жил, за тэгээ райнэн дараа жил. За жил дээр жоох өөр байна те. За ицу хизээ. За тэгээ танжоби төрсөдөр. За аригато гозаимашта баярлалаа гэж энэ до иташимашта зүгээрэй гэж энэ те. Харилцаа ярин дээр орж байгаа шинэ өгнүүд ахны. За өнөөдөр дүрм нөхцөл үзэх нь те. За газар орон байршил руу чиглэх үйл хөдлөлийг илэрхийлэхдээ буюу руу нөхцөлийг ашиглана гэж байна те. За тэгэхээр жишээ нь гаккоэ икимас. За сургууль руу явна. Учие кайримас гэртээ харна. За тэгэхээр нэг зүг рүү чиглэсэн үйл хөдлөл. За ялангуяа икимас гэдэг үгэн дээр их хэрэглэгдэн те. Тэрэн дээр одоо тэр байршлыг заахта нөхцлөөр заах нь те. Тийшээ явж гинэ, ийшээ явж гинэ гэх юм бол. За асуух үг гэж энэ ямар ч асуух үг гэж болох нь те. За тэгээ мо нөхцөл залгаад тэгээ үйл үгийн үүсгэсэн хэлбэр залгах юм бол одоо үүсгэсэн хэлбэр үүсгэх нь те. За доко мо икимасен хашаач яваагүй. За доко гэдэг чинь хаашаа гэсэн үг шүү дээ. Асуух хаашаа гэдэг асуух үг те. За нани мо табемасен. Нани нан гэдэг чинь юу гэсэн асуух үг те. За тэгээ нани мо табемасен гэхээр юу ч идэггүй гэсэн үг болох нь те. За дарэ гэдэг чинь хин гэдэг асуух үг те. За дарэ мо кимасен дэш тахаар хин ч ирээгүй гэж байна те. За энэ нас юм хэрэгтэй хэллэг байна. За бүгд өөр дасгал ажиллаад үзье те. За арай кеса. За кеса доко икимашта ка? Супа икимашта. За кеса гэдэг маань өнөө өглөө гэсэн те. За өнөө өглөө хаашаа явсан бэ гэсэн чинь супермаркет явсан гэж байна те. Супермаркет руу гэж байна те. За ичиба. Сенгецу докоэ икимашта ка? За сен гэдэг чинь өнгөрсөн гэсэн те. Өнгөрсөн сард. За өнгөрсөн гэж амж өгүүлэг маань өнгөрсөн цаг дээр хана те. Икимашта ка гэдэг. За Америкаэ икимашта. Хана те. За аниба. Киноно гого. За кино гэдэг чинь өчигдөр шүү дээ те. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр асуух нь те. За тэгээ өчигдрийн одоо өчигдөр үдээс хойш доко икимашта ка? Тошокан икимашта. За тэгэхээр номын сан явсан байна те. Номын сан руу буюу тошокан икимашта гэж хэлэх нэ. За самба. Райшу но гецуёби гэж нэ. За рай гэдэг чинь ирээдүйн шүү дээ те. Тэгэхээр ирэх 7 хоногийн гецуёби гэдэг маань нэгд өдөр те. Ирэх 7 хоногийн нэгд өдөр икимаска гэж асуун те. Докоэ икимаска. Икимаска гэдэг маань хаашаа явах вэ гэж ирээдүйн цагийг илэрхийлж болж шүү дээ. Тэгэхээр паваденкиэ икимас гэж байна. За паваденки гэдэг маань болохоор ийм цалхан барааны дэлгүүр хана те. За ёнба. Сеншу но ничиёби докоэ икимашта ка? За тэгэхээр сеншу гэдэг чинь өнгөрсөн 7 хоног шүү дээ те. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн
бүтэн сон өдөр хаашаа явсан бэ гэж асуусан. Тэ өнгөрсөн цаг дээр икимашитака. За энэ хаашаач яваагүй гэртээс мэн тэ. Тэгэхээр докомо икимасен дэшта. Өнөөдөр үтсэн дүрмээ ашиглаад хариулж болно тэ. Докомо икимасен дэшта. Хаашаач яваагүй. За Д нөхцөл. За Д нөхцөл нь үглийг хийх арга хэрэгслийг тодорхойлно. Монгол хэлний R4-тэй утга дүүнэ гэж байна тийм. За тэгэхээр ваташи ва басу де кайшаe икимас. За би автобусаар компани руугаа ажил руугаа явдаг гэж байна тийм. Тэгэхээр энэ явах гэдэг үйлдэлийг яаж юуны тусламжтай хийж байгаа вэ гэдгийг энэ Д нөхцлөөр тодорхойлж хэлж байна юм тийм. За тэгээ энэ жишээн дээр бол явах гэдэг үйлдэлийг автобусаар хийж байгаа гэдэг утгаар басу де гэж байна тийм. За тэгээ хаашаа гэдэг нь кайшаe гэдэг энэ нөхцлөөр тодорхойлж байна тийм. За тэгээ нөгөө тээврийн хэрэгслийг одоо энэ чинь үйлслийг юугаар яаж хийж байгаа вэ гэдгийг л бас тодорхойлж байгаа болохоор тээврийн хэрэгслүүд дээр Д гэдэг нөхцөлийг их ашиглаж хэлэх нь байна те. За жишээ нь нанде Кёто экимаска гэж байна те. За юугаар яаж Кёто руу явах вэ гэж гэсэн чинь галт тэргээр явж байна те. Деншаде икимас галт тэргээр явнаа. За ичиба гакко гэж байна те. Сургууль руугаа. За сургууль руугаа яаж юугаар явах вэ? Явдаг вэ гэж асуух юм бол нанде гаккоe икимаска. За өндөг дугаар явж байна те. Тэгэхээр жиденшаде икимас. За 2番 Токио гэж байна те. За нанде Токиоe икимаска гэх юм бол хикокиで икимас. За 3番 Kyushu гэж байна те. За Японы урд байгаа арал байна те. Тэгэхээр нанде Kyushu에 икимаска. Фүнэ де икимас. Усан онгоцыг фүнэ гэж хэлнэсэн тийм. Усан онгоцоор гэх юм бол фүнэ де икимас. За эки гэдэг маань метроны будалтай. Тэгэхээр нанде экие икимаска гэсэн чинь аруите икимас гэж энэ алхаад явж байна тийм. Тэгэхээр аруите икимас гэж ойлгох нэ. За тоо нөхцөл. За хин нэгэнтэй хамт ямар нэг зүйл хийх үед тоо буюу хамт гэсэн нөхцөл ашиглана гэж байна те. За монголоор бол ба болон гэсэн үг байна те. Ваташи ва казоку то ба болон юу уучлаарай ба болон гэж бол хэлж болно. Хоёр нэр үгийг холбохдоо тоо гэж хэлж болно. За энэ дээр болохоор нөгөө нэг тай гэдэг нөхцөлд отох үг байна те. Ваташи ва казоку то нихон e kimashita. За тэгэхээр би гэр бүлтэй гэ Япон руу ирсэн. Тим хэрэглэн тэ тоо нөхцөлийн бүгдөө ба болныг үзсэн байгаа. Тэгээ хоёр нэр үгийг ингээд бас тоогоор холбодог тэ. Тэгээ хин нэгэнтэй хамт ямар нэгэн зүйлийг бас хийх тэгхийн бол бас тоо хэлж болно тэ. Энэ нөхцөлд энэ тоо маань болохоор тай гэд монгол хэлний нөхцөлтэй адилхан болох нь тэ. За дасгал ажиллаад үзье. Кёто томодачи гэж энэ. За тэгэхээр даре то Кёто икимас ка. За тэгэхээр энийг ашиглаад асуулт зохиох нь тийм. Хинтээ Токио руу явах вэ? Хариулт нь энэ халтан даавыг ашиглаад томодачи то икимас найзтайгаа явнаа. За тэгээ нөхцөл томодачи то Кёто руу икимас гэж хариулж болно тийм. За тэгээд нэгэнд асуултан дээр ингээд ойлгомжтой юм чи энэ үгийг бас гээч болох нэ тийм. За ичибан бижуцукан. За бижуцукан гэдэг нь болохоор уран зургийн галерей те. За тэг канонжо гэхээр бүгдөө тэр эмэгтэй гэж хэлсэн. Бас найз охин гэж хэлж болно гэсэн те. За тэгээ даре то бижуцукан икимаска. Канонжо то икимас. Хинтээ уран зургийн галерей явах вэ? Найз охинтойгоо явна гэж байна те. За 2番 Хирошима. Даре то Хирошимаe икимаска. Кайша но хито то икимас. За компанийн хүнтэй Хирошима явах нь те. За 3番 Hokkaido гэж байна те. За даре то Hokkaido икимас ка. За хинтээ Hokkaido руу явах вэ гэсэн чинь казоку то икимас. Гэр бүлтэйгээ явна. За 4番 Франц. За даре то Францу икимас ка. Хинтээ Франц явах вэ? Хитори де икимас. Ганцаараа явна гэж байна те. За тэгээд даре гэдэг маань асуух хөвгтэй хин гэдэг. За тэгээд даре то гэхээр хинтээ гэсэн асуух үг болох нь те. За өнөөдөр ийм амархан нөхцлүүд үзэх байсан байна.
За тэгээ нэмэлтээр он сар өдрөө үзэх нь те. За 12 сараа юу гэж хэлэх вэ? За 1月、2月、3月、4月. За ингээд тоонуудаар хэлээ. Тэг гацуугээ сар гэдэг үг авах нь те. За тэгээ 4 9 2 дээр анхааруул. За 4-ийн чинь ши болон ён гэж хэлдэг шүү дээ. За тэгээ сар дээр хэлэхдээ одоо ён гацуу гэхээсээ илүүтэй ши гацуу гэж хэлдэг байна те. За тэгээ 5月、6月、7月、8月. За тэгээ Q гэж хэлдэг те. Юусе үг нь. Тэгтээ сар дээр болохоор Q гэж хэлдэг байна. Q гацуу. Жохоо өөр дуудлагатай байна те. За 10月 10 сар, 11月 11 сар, 12月. За хэдэн сар вэ гэх юм бол нан гацуу гэж байна те. За сарын өдрүүд дээр эхний 10 нь яг өөр юм тогтцсон нэршилтэй байдаг. Тэрийг цээжлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ичи ничи гэж хэлэхгүй цуй тачи гэж хэлэх нь те. Одоо жишээ 9 сарын 1 гэх юм бол ку гацу цуй тачи. Өөрөөр хэлбэл ку гацу ичи ничи гэж хэлэхгүй байна те. Тэгэхээр эднэрийн тогтоох хэрэгтэй. За тэгээ нэгний өдөр хэм бол цуй тачи, хоёрны өдөр фуцука, гуравны өдөр микка, дөрөвний өдөр йокка, 5-ны өдөр ицука, 6-ны өдөр муика, 7-ны өдөр нанока, за 8-ны өдөр йока, 9-ны өдөр коконока, за тэгээ 10-ны өдөр тока. За тэгэхээр энийг бол ингээд цээжлэх нь байна. За тэгээ энэс цааш болохоор зүгээр ингийн 11, 12 гэдэг тоогоор хэлэх нь байна. За тэгээд 11 гэдэг шүү дээ 11-ийг. За тэгээд өдрийг ничи гэж хэлнэ. Тэгэхээр 11 ничи. За 12-ыг 12 ничи, 13 ничи. За энэ дээр ингээд тодруулсан байна. За энийг бас цээжлэх хэрэгтэй те. За 14-ийг болохоор 14 ничи гэж хэлэхгүй 14 гэж хэлэх нь те. Энэ йоккатай адилхан. 14-ний өдрийг. За тэгээ 15, 16 энгийн тоогоороо. За 19 дээр бас 19 ничи гэж. 19 ничи биш 19 ничи гэж хэлэх нь те. За тэгээ 20 дээр бас 20 ничи гэж хэлэхгүй хацука гэж хэлдэг байна. За 24 муу адилхан 24. Одоо 24 ничи гэж хэлэхгүй 24 гэж хэлэх нь те. За тэгээ 29 дээр муу адилхан 29 ничи. Одоо 29 ничи биш 29 ничи гэж хэлэх нэ. За яг уу мэдээж дөнгөж хэл сурж байгаа хүмүүс энийг мартчихсан бол тэгээ 14 ничигээ хэлж олно. Мэдээж Япон хүн ойлгоно. Тэгтээ яг өөртөөхөө ярьдаг нь бол энэ. Тэгээ ингэж хэлэх юм бол Японч маш сайн өндөр түвшинд байна гэсэн үг байна те. За дасгал ажиллаад үзье. 皆さんの誕生日はいつかですか?誕生日гэдэг нь төрсөн өдөр гэж хэлсэндээ тэгээ эцэг гэдэг чинь хизээ гэсэн үг те. За тэгсэн чинь 10 сарын 6-ны өдөр гэж те. Тэгэхээр 10月6日です. За 1番山田さんの誕生日はいつですか? За тэгэхээр 3 сар гэж те. Тэгэхээр 3月. За 27 болохоор 27 日гэж хэлнэ. Зүгээр 27 гэдэг хэлээд тэгээд ард нь ничи. Тэгээд 27 ничи. За Каринаさんの誕生日はいつですか? За 4 сарын те. Тэгэхээр 4 сарыг 4月 10-ны өдрийг болохоор 10 гэж хэлдэг гэж хэлсэн те. За Сантусさんの誕生日はいつですか? 11月 9-ний өдөр 9日です. Бүгд дэс гэдэг мартай юм шүү дээ. За 4番マリアさんの誕生日はいつですか? За 9 сарыг 9月. За 1-ний өдрийг 1日гэж хэлнэ. 9月1日です. За ханзаа үзээд хичээлээ дуусгая. За тэгэхээр өнөөдөр хито буюу хүн гэдэг ханзаа нэ. За тэгээд энэ ханзаа хито болон жин гэж уншинтэй. За зүгээр тэр хүн одоо гэж хэлэх юм бол чин хито гэдгээр нь уншинтэй. Ано хито ч юм уу. За жин гэдэг нь болохоор нөгөө Америк хүн, Монгол хүн гэх юм бол жин гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр Америка жин, Монгол жин гэдэг урдаа тийм үг байх юм бол энэ ханзаа жин гэж унших нь те. Хито гэхээсээ илүү. За унна эмэгтэй хүн. За унна но хито гэхээр эмэгтэй хүн гэсэн те. За токо эрэгтэй хүний ханз. Токо но хито гэхээрээс эрэгтэй хүн гэж хэлж болно. За энэ ко хүүхдийн ханз ханаа те. За тэгээ хүүхдийн чинь кодомо гэдэг шүү дээ.
За хидари зүүн гэсэн ханзай. За тэгээд миги гэсэн ханзай. За тэгээ ханзнуудаа өөртөө дасгалаа хийхдээ одоо ингээд ерөнхийдөө N5-ын номон дээр N5 дээрээ мэдчих хэвээр ханзнуудыг ханзаар нь ингээд ихэвчлэн оруулсан байдаг дасгалууд дээр тэр дасгалаа хийхдээ болж өгвөл ханзаараа бичээд хийгээд байхыг хичээгээрэй. Тэгэх юм бол ханзаас арай хурдан сурна шүү дээ, тэ. За ингээд дараагийн хичээл хүртэл баяр таа.